Гэтэ гайхалтай энэ MacBook гарахаас 200 жилийн өмнө эртний грекчүүд ийм механизм бүтээсэн гэдэг чинь тухайн үедээ бараг л ийчэд байсан юм шүү те. Бас викингчүүд чинь бас амар ухаалаг те. Гэхдээ яг үндэ вендинг машин манай эртний өмнөх 1-р зуунд ашигладаг байсан гэцтэй. Амар. Гэтэ сэрүүлэг гэдэг чинь манай эртний өмнөх 427 дугаар зууны үед грект зохиогдчихсан гэдэг чинь. Ер нь дандаа дэвшилттэй технологиудыг дандаа грекчүүд гаргадаг те. Гэтэ бидний ашигладаг байсан технологиуд аль үжээ Монголд ашигладаг байсан гэдэг чинь юу гэсэн ч үгүй те. Манай монголчууд бол үнэхээр эвгүүлтэй. За, hi guys. Дараагийн эмчилгээндээ дотоо морил. За, энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ юу үзэх вэ гэхээр орчин үеийн технологиг ер нь бид нар л өөрсдөө бүтээсэн гэж боддоо шүү дээ. Гэхдээ бидний өвөг дээд технологийн хувьд биднээс төрүүлж алхаж ирсэн юм байна. За, тэгээд бүр автоматар онголддог хаалгал гэн газар хөдлөлтөөс мэдэрдэг төхөөрөмжлөг гэн бүр 200 жилийн настай компьютер байвал яах вэ? Эдгээр нь үлгэр биш яг бодиттой орж ирсэн бүр баримт нотлохоотойгоо байд юм байна. Тэгээ та бүхэн сонирхолтой байх болов гэдэг үгнээс цаг үеэс төрүүлж байсан гэртээ технологиудыг хамтаа яг өнөөдөр мэдэж авах болно. За тэгээд бичлэг эхлэсэн мөн та лайк дараагүй лайк дараа, саба дараагүй саба дарж дэмжиж битэн мартаарай. Бид утгагүй 200,000 subscribe хүрэх гэж байгаа шүү guys. Тэгээд намайг өдөө хүртэл лайк дарж, саба дарж дэмжиж үзэж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр ихний баримт өглөө болгон бидний хамгийн хүзэн яздаг нэг зүйл байдаг тийм үү? Тэр бол сэрүүлэг. Гэтэ яг үндэ сэрүүлэг хизээ зохиогдсон гэж манай эртний өмнөх 427 онд бол зохиожсэн юм байна. Платон болохоор шавнартай одоо цагтны хичээлээ заахын тулд нэгэн одоо төхөөрөмж бол тухайд ашиглаж ирсэн юм байна. Тэрхүү төхөөрөмж нь болохоор усан цаг гэдэг нэртэй. Тэр цаг одоо тогтоосон цагт дуугарч плантныг бол сэрээдэг байсан. Яг л одоо бидний гар усны iPhone-ыг яг сэрүүлэх шиг. Тэгээд хэдэн зуун жилийн дараа одоо өөр нэгэн грек зохион бүтээгч болох Ктесибус гэдэг нэртэй хүн үүнийг илүү одоо боловсронгуй болгосон юм байна. Түүний цаг одоо тогтоосон цагт жижигхэн чулуунуудыг гол руу унгаж дуугаргадаг байсан. Тэгээд хамгийн гайхалтай нь юу гэхээр орчин үеийн одоо механик сэрүүлэгтэй цаг нь үүнээс хойш 1800 жилийн дараа дөнгөж зохиогдсон юм байна. Гэхдээ сэрүүлэг гэдэг чинь манай эртний өмнөх 427 дугаар зууны үед грект зохиогдчихсан гэдэг чинь. Ер нь дандаа дэвшилттэй технологиудыг дандаа грекчүүд гаргадаг те. Тэгэхээр дараагуудаа сэрүүлэг дуурах юм бол хэдүүлээ хинт талархахаа ол мэдх юм шүү дээ те. За тэгэхээр хоёр дахь баримт газар хөдлөлт бол мэдээж аимшигтай тийм үү. Өнөөдөр бид түүнийг болохоор хэдэн мянган милийн зайнаас бол урьдчилж таамаглаж чадна шүү дээ тийм үү. Гэхдээ энэ технологи шинэ зүйл бол биш юм байна. Манай эртний 132 онд болохоор Хятадын Жан Хэн хэмээх одоо эрдэмтэн дэлхийн хамгийн анхны газар хөдлөлт мэдрэгчийг бол бүтээсэн юм байна. Тэр төхөөрөмж нь болохоор ямар харагддаг вэ гэхээр хагас метр голчтой том хүрэл лог хэлбэртэй эргэн тойронд нь болохоор 8 луугийн толгойтой доор нь болохоор 8 одоо ам ангаас мэлхий байд юм байна. Газар хөдлөх үед болохоор дотор нь байрлах мэдрэмтгий дүүжин одоо хөдөлж нэг луугийн амнаас болохоор хүрэл бөмбөг бол ундаг юм байна. Тэгээд тэрхүү бөмбөг нь болохоор доорх мэлхийн аманд унснаар газар хөдлөлт яг аль зүгээс ирж байгааг нь бол мэдэх боломжтой юм байна. Гэхдээ хэдэн зуун милийн цаанаас газар хөдлөлтийг мэдэрдэг байсан гэхээр тухайн үедээ бараг л ийчэд байсан юм шүү те. За тэгэхээр дараагийн баримт бид нар ингээд хүнлөө зурвас бичих мессеж бичдэг штэ гар утсаараа. Гэхдээ энэхүү гар утсаар бичдэг энэхүү зурвас нь аль 20,000 жилийн өмнө Монголд хэрэглэдэг байсан бол яах вэ? Хадны одоо хамн дээр улаан зоосоор зураг зурж бол үлдээдэг байсан юм байна. Энэ зүгээр нэг зурвас биш хожмын одоо бидэртэй холбогдохын тулд Монголын хамгийн анхны үнэт зурвасаар бол тооцогдсон юм байна. Тэгэд болоогүй монголчууд тухайн үед болохоор шонхор шувуугаар бие биендээ ингээд зурвас дамжуулдаг байсан юм байна. Энэ нь болохоор дундаж одоо зурвас хүргэхээс хамаагүй л хурдтай байсан юм байна. Тэгэд болоогүй дээрх үед амьдардаг байсан монголчууд хүртэл интернеттэй байсан гэцдоо. Тухайн үед дэлхийн хамгийн хурдтай сүлжээ нь болохоор Монголын морин өртөө бол байсан. Элч нар нь болохоор өдөрт 200-аас 500 км замыг туулж мэдээ одоо хүргэдэг байсан. Тэгээ манайхаар хэлэх юм бол одоо 5G сүлжээтэй. Гэхдээ бидний ашигладаг байсан технологиуд аль үжээ Монголд ашигладаг байсан гэдэг чинь юу гэсэн ч үгүй те. Манай монголчууд бол үнэхээр эвгүүлтэй. За тэгээд guys, сонноос таад минь харилцаа холбооны талаар Монголын өв соёлыг илүү одоо ойроос мэдрэхийг хүсэх юм бол өөртөө immersive experience гэдэг нэгдэж байгаа юм байна. Энэ нь болохоор дижитал орон зайд Монголын өв соёл болон харилцаа холбооны хөгжлийг бол харуулсан. Тэгээд хадны зураг амьлах, анхны цэглэхэн утас хангинах гэх мэтчлэн одоо маш гоё юмнууд бол шингээсэн байлаа шүү. Байршлах юм бол улсын драмын Эрдмийн театрын гадна талбайд 6 сарын 30-ны хүртэл үргэлжлэх юм байлээ. Тасалбар нь болохоор Токио хавт дээр байгаа юм байлээ. Таад минь цаг хугацаар аялахыг хүсвэл ийшээ очиж үзээрэй. Нэр бас Unitel Family үйлчлэгтэй хүмүүс болохоор 50% хөнгөлтэй гэсэн шүү. За энэ баримтаа үргэлжлүүлцгээе. За тэгэхээр 5 дахь баримт хэдүүлээ Google Map-аас хүссэн газар руугаа л явж чадна шүү дээ тийм үү. Гэтэл луужинч байхгүй цаг үед далаачаад хэрхэн одоо баримжаалж далаа гаталдаг байсан гэж. За Викингийн үе буюу манай эртний 800-аас 1000 тэд Европын хойд далайг ноёрхдог байсан ард түмэн. Гэтэл тэд болохоор луужингүйгээр хэрхэн зүг чигээ баримжаалдаг байсан бэ гэдэг маш сонирхолтой асуулт байгаа шүү дээ тийм үү. 1948 онд Гренландын эрэг орчмоос нэгэн одоо эртний модон диск бол олдсон юм байна. Тэр нь болохоор нарны луужин гэх нэртэй төхөөрөмж. Дискнийх нь гол дээр болохоор нэгэн зүү байрлсан. Тэрхүү зүү нь болохоор нар тусах үед бол сүүдэр үүсгдэг.
Тэр сүдэр дискэн дээрс ураастай огтлцох хойдлохоор хойд зүгийг бол баримжаалдаг байсан. Гэхдээ нэг сонирхолтой асуулт. Нар байхгүй тэд нар тэгвэл яаж баримжаалдаг байсан бэ? Тэд нар болохоор тусгай тийм болор ашигладаг байсан. Үүнийг болохоор нарны чулуу гэж ол нэрлэдэг. Энэ болоор дамжуулан нар одоо үүлийн цаагуур орсон ч гэсэндээ олж харах боломжтой болсон юм байна. Ер нь бол гэрлэх хоёр салгадаг онцгой шинж чанартай байсан. Бас викингчүүд ч бас амар ухаалаг юм тий. Та нарт тийг санагдчих нь. За тэгэхээр дараагийн баримт. Зарим молдурууд үнэхээр гайхалтай байсан учраас бараг харь гарийн төхөөрөмж юм уу гэж бол зарим хүмүүс боддог шүү дээ, тийм үү? Харин 1901 онд болохоор Грекийн Антагитарын арлын ойролцоо Шумбагч далайн ёроолоос эртний одоо хөлөг онгоцны сүрэл бол олдсон юм байна. Тэр дотроос нь нэгэн гайхалтай төхөөрөмж бас давхар нэмж олдсон. Харахад 91 одоо зэвэрсэн хүрэл хилтерхий. Гэтэл эрдэмтэд эхний хараагаараа л онцгой гэдэг нь бол ойлгосон юм байна. Дотор нь 37 янзын араа байсан. Шүд бүр маш нарийн одоо огтлогдсон. Тэгээд эрдэмтэд болохоор олон жилийн дараа кодыг тайлах гэж оролцсны дараа эцэст нь бүр шоконд орсон юм байна. Энэхүү механизм нь болохоор нар хизээ хэртгийг таамаглаж бүр тоолдог байсан. Бүр олимпик тоглолтын хооронд одоо хэдэн жил байсныг бол тооцоолдог байсан юм байна. Тэм учраас эрдэмтэд болохоор түүнийг одоо хамгийн анхны компьютер гэж бол нэрлсэн. Тэгээд сонирхолтой зүйл нь болохоор ийм нарийн төхөөрөмжийг одоо зохиохын тулд 1300-аад он хүртэл бол хүлээсэн. Бараг л 1400 жил. Гэхдээ гайхалтай энэ тийм MacBook гарахаас 200 жилийн өмнө эртний грекчүүд ийм механизм бүтээсэн гэдэг чинь. За бүр үүнийг гайхамшиг гэхгүй бол өөр юуг одоо гайхамшиг гэх юм бэ? За тэгэхээр дараагийн баримт 200 жилийн өмнөх vending machine. За орчин үеийн vending machine-аас болохоор чипээс уус одоо ундаа гардаг шүү дээ, тийм үү? Гэхдээ та яг үндэ vending machine-ийг хэн зохиосон гэж бодож байна? Тухайн зохиогч нь болохоор өмнөх баримтаар гарсан Херон гэдэг сууд эрдэмтэн. Манай эртний өмнөх 1-р зуунд болохоор Египтийн сүмд нэгэн одоо асуудал байсан юм байна. Хүмүүс болохоор ариус авахын тулд одоо замбраагүй хэмжээгээр бол авдаг байсан юм байна тухайд. Тэгээд бүр харгалзаж хүн бол тухайд бас байхгүй байсан. Тэр үед Херон одоо ухаалаг шийдэл гаргаж харахад жирээлийг сав. Гэтэл дотор нь болохоор нарийн механизм ажилладаг тийм төхөөрөмж бүтээсэн. Хүн зоос ихэд болохоор зоос нь доошо жижигхэн тавцан руу бол ундаг. Тухайн зоосны жингээр болохоор тухайн тавцан доош дарагдаад хавлах нь нэгдээд усуул гоожд юм байна. Тэгээд зоос доошо ингээ гусаж унах үед хавлах нь буцаад хаагдах тийм төхөөрөмж бүтээсэн юм байна. Тэгээд орчин үеийн vending machine болохоор яг үүнтэй адилхан зарчмаар бол ажилладаг. Тэгээд хамгийн сонирхолтой нь болохоор манай эртний өмнөх 1-р зуунд энэхүү механизм зохиогдоход 1880 он хүртэл хүлээсэн юм байна. Бараг 1800-аад он хүртэл. Бүү ихтэй яг үүндээ vending machine манай эртний өмнөх 1-р зуунд ашигладаг гэсэн гоцтой. Амар. За тэгээд энд хүрээ дугаар маань өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараа сабботаж дэмжиж битээ мартаарай. Дараагийн сонирхолтой дугаар таад маань ямар төрлийн контент үзэх гэж бас коммент дээр бичиж үлдээгээрэй. За тэгээд танд хэрэгтэй сонирхолтой дараагийн контентоор уулзцгаая.